За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ авиад зүүн бүх одоо дүрмүүдэд батгах үүднээс нэг одоо бэлдсэн их бичвэрийг уншиж орчуулъя. За тэгэхээр багш нь одоо бичмэлээр бичсэн байгаа. Тэр бичмэлээр бичихтэй таньдаг байгаараа бичмэл хувилбарыг таньдаг байгаараа өөрсдөө дарамтлаар маш гоё бичиж сураарай гэдэг шаардлагыг анх шатны дээрээ тавьсан. Анх шатны 36 хичээл дуусаад одоо дунд шатны эхэлж байна. За текстээ эхлэе. I'm always proud that I was born in this wonderful universe as a human being, especially in Mongolia, which is the birthplace of great Genghis Khan. За би болвол хүний биеийг олж энэ гайхамшигтай хорвоо ертөнцид ялангуяа одоо агуу Чингис хааны өвлгийн нутаг болсон Монгол оронд одоо мэндэлсэндээ ямагт талархаж явдгаа. Бахархаж явдгаа гэсэн өгүүлбэр байна. За Mongolia is situated in Asia that is considered the largest continent of the world. За Монгол орн болвол дэлхийн хамгийн том төв хэмээн тооцогддог Аз твд оршдгоо гэж. As we know, сулаг учраас төрүүлж орчуулна. Та бидний мэдэж байгаачлан our country is a landlocked country which is situated between Russia and China. За манай орн болвол Орос болон Хятад улсын хооронд оршдог далайд гарцгүй landlocked далайд гарцгүй улс юм а гэж. So it has vast territory and scarce population density. За Монгол орн болвол өргөн удам газар нутагтай маш их сэрэг хүн амын нэгтршилтэй. The capital is UP, Ulaanbaatar, the coldest capital city in the world, where the air temperature reaches minus 40 degrees Celsius in winter time. За Монгол улсын нийслэл хот нь болвол за одоо өвлийн цагт тэр бүхэл бүр Цельсийн хасах 40 хэмд хүртэл одоо агаарын хэм хүрдэг дэлхий дээрх хамгийн хүйтэн одоо нийслэл хот болох Улаанбаатар юм а гэж. Mongolia has a sharp continental climate. За Монгол орн болвол их газрын эрс тэрс уур амьсгалтай. There are 4 seasons: spring, hour, summer, zone, autumn or fall, summer and winter. Mongolians are engaged in nomadic lifestyle. За монголчууд бол нүүдлийн одоо амьдралын хэв маягийг бол эрхэлдэг байгаа. Mongolia is famous of its eternal blue sky, countless many stars, beautiful mountains and rivers, endless steppes, vast hillsides and untouched nature. За Монгол орн болвол за тэр мөнх хөх тэнгэр тоо томшгүй олон од гаригс за үзэсгэлэнтэй уул нурууд болон гол мөрөн за эцэс төгсгөлгүй тал хээр нутаг за өргөн удам хээр тал болон хүний гар хүрээгүй байгалаараа алдартай билээ. За энэ текстийг гэртээ очиод та нар бас нэгдүгээрт удаан сайхан уншина. Хоёрдугаарт бол хурдаа нэмээд хамгийн эцээрээ минут харж гаад уншаад үзээрэй. Ингээд бүгдээрээ Монголынхаа тухай текстийг бас өөртөө орчуулж үзээрэй. Баярлалаа.